гин үгнээс аврахын тулд тэр үхлээс аврахын тулд Есүсийн дэлхийд ирсэн. Амен. Тэгэхээр бид нар энэ газар бөөнөрөө цуглараа олоодаа цуглараа аврагдсан бид нар яах ёстой? Баярлах ёстой. Үхэл биш мөнх амийг авсан бид нар яах ёстой? Баярлах ёстой. Өнөөдөр энэ газар бид нар баярлахаар ирсэн. Амен. Бүгд Есүс алга ташиг. Амен. Өнөөдөр бид нар Есүс алга ташихгүй байхын арга байхгүй. Өнөөдөр өөрийгөө бид нар өөрсдөө аврахын тулд бид нар юу хийсэн бэ? Өнөөдөр өөрийнхөө өөр хүмүүсийг бид нар аврахын тулд бид нар юу хийх юм? Бид нар юу хийж чадах юм? Бид нар юу хийж чадахгүй? Бид нар мөнх амийг аврахын тулд тийм ээ? Мөнхөд тэр бурхантай хамт байхын тулд бурханы тэр хааш аврахын тулд бид нар өөрөө ядаж би өөрөө юу хийж чадахгүй байхгүй юу? Би өөрийнхөө гим нүглийн төлөө би юу хийж чадахгүй байхгүй юу? Харин миний гим нүглийн төлөө Есүс бүгдийг хийж өгсөн байхгүй юу? Амен. Тийм учраас өнөөдөр бид нар энэ газар олоодаа цуглараад Есүс Христийн төрсөн өдөрт бид нар өргөдөн ирээд бид нар хамтдаа баярлах цай. Амен. Энэ бол баярт мэдээ. Энэ бол хүн төрлөختөн дэлхийд дахин тийм бүх хүн сонссон сонсогдох хамгийн том хамгийн гайхамшигтай юугаар зөвшөөрөхгүй баярт мэдээ бол Есүсийн төрөлд байгаа. Амен. Тэгэхээр бид баярлахгүй гэж юу? Би аврахын тулд би мөнх амьдрахын тулд би мөнх төлөөгүй. Би мөнх төлөхс надад боломж байхгүй. Би тийм баян биш. Тэгээ мөнх төлөө гэд бид нар аврах боломж байхгүй. Амен. Тийм учраас Есүс тийм ээ цорын ганц бурхан бол цорын ганц хүү байсан. Өнөөдөр бидний дунд тэр цорын ганц хүүгээ тийм ээ энэ бүх хүмүүсийн төлөө өгөх хүн байна уу? Эсвэл миний төлөө өгөх хүн байна уу? Та нарын дундаас тэр миний төлөө өгөх цорын ганц хүүхдээ өгөх хүн байна уу? Байхгүй. Өнөөдөр би ч чадахгүй. Би 3 хүүхэдтэй. Өнөөдөр та нар чи өнөөдөр энэ хүний төлөө тийм ээ нэг хүүхдээ өгчгөө хамгийн хайртай хүүхдээ өгчгөө гэх юм бол би өгч чадахгүй. Надад тийм юу хүч байхгүй. Тийм зүйл байхгүй. Тийм сэтгэл зүрх байхгүй. Харин бурхан тэгсэн чинь өөрийнхөө цорын ганц хүүгээ өнөөдөр энэ дэлхийд бүх хүний төлөө өгсөн. Есүс энэ дэлхийд ирж байгаа төрж байгаа зорилго нь бидний төлөө өгөхөөр ирж байгаа. Бидний тэр тоо тамшиг тоолохын аргагүй үйлдсэн тийм нүдэрээ амаараа гараараа хөлөөрөө тийм ээ оюун бодлороо зүг сэтгэлээрээ үйлдсэн тэр гин үгийг тийм ээ биднийг аврахын тулд Есүс энэ дэлхийд ирж байгаа. Энэ бол тийм учраас өнөөдөр энэ бол хамгийн баярт мэдээ юм аа. Амен. Халелуя. Халелуя. Амен. Тэгээ бурхан бидэнд хайртай учраас Иохан 3:16 дээр юу гэж хэлдэг вүлээ? Бурхан ертөнцид үнэхээр хайртай учраас гэж байгаа. ертөнцийг үнэхээр хайрлсан учраас гэж хэлж байгаа. ертөнц гэдэг чинь бид нар байж энэ ертөнцийг бий болгож байгаа. Бид нар байхгүй бол энэ ертөнц бий байхгүй. Тэгээ биднийг хэлж байгаа. ертөнцийн энэ дэлхийд амьдарч байгаа биднийг хэлж байгаа. Энэ дэлхийг одоо энэ уулыг энэ өвс оргондыг хилэг энэ дэлхийд амьдарч байгаа биднийг хэлсэн. Бидэнд хайртай учраас өөрийнхөө цорын ганц хүү өгсөө гэж хэлж байгаа. Иймээс хүүд итгэсэн хийж мөгөхгүй гэж хэлж байгаа. Харин Есүст итгэсэн хүмүүр тийм ээ мөнх амьтаа юм аа гэж хэлж байгаа. Амен. Амен. Халелуя. Арам 3:10 дээр юу гэж хэлдэг гэж энэ дэлхийд зөв хүн нэгч байхгүй гэж хэлж байгаа. Би олоод хараад ерөөс олж харж чадахгүй байх гэж хэлж байгаа. Тэгээ энэ гимтэй хүмүүсийн төлөө Есүс хайртай учраас ирж байгаа. Энэ гимтэй биднийг тийм ээ хайрлсан учраас ирж байгаа. Тэгээ тоомшгүй. Тоохын аргагүй гим нүгэл үлдсэн намайг таныг тийм ээ хайгаад олохгүй тийм ээ зөв түүнийг хайгаад олохгүй гимтэй биднийг хайрлахаар Есүс энэ дэлхийд ирсэн. Тэгээд Есүс юу хэлсэн бэ гэхээр надад итгэсэн тийм ээ намайг аврагч идсэн тэр Бурхны цорын ганц хүү гэдэг итгэсэн хэн болооч мөнх амьтаа юм гэж хэлж байгаа. Амен. Өнөөдөр энэ мөнх амьтаа хүмүүс байна уу? Амен. Мөнх амийг авсан гар өргөө хүмүүсд яасан итгэл байнгүй юу? Гар өргөө. Амен. Юу үнэхээр мөнх амьтаа. Би хэдий тоо тавшгүй юм өгдөөч гэсэн би мөнх амьтаа. Яагаад?
учраас би Есүст итгэсэн учраас Есүс намайг авсан гэдэгт би итгэсэн учраас Есүс миний төлөө өгсөн гэдэгт би итгэсэн учраас Есүс надад мөнх амийг өгсөн гэдэгт бид итгэдэг учраас өнөөдөр би энд амьд би мөнх амьтай. Амен. Халелуя. Бүгд цаанаа батши. Есүс түүнийг баярлаад ханшгүй. Дуусахгүй, хизээс дуусахгүй. Энэ Есүс баярлах, талархал мөнхөд өрөвчлөн. Бид нар энэ дэлхийгээс явсан ч гэсэн хожим бид нар мөнхийн усад бид нар Бурхныг магтсаад байх болно. Та бол агуу, та бол цорын ганц, та бол амьд, та бол дээдийн дээд, та бол цорын ганц хаатын хаан гэж бид нар өргөж мөнхийн усад бид нар магтах болно. Амен. Энэ дэлхийд дээр бид нар магтаж байгаа магтаал юу ч биш. Бид нар мөнхийн усад очиж ганц зүйлийг хийв. Тэр бол Бурхан магтаалыг Бурхан бид нар алдрыг өргөсөд байгаа. Амен. Халелуя. Тэгээд таны өөдөөс харсаа осуудад хэлэхгүй юу? Мөнхийн ус хоёулаа хамтдаа цуг байх шүү гэж хэлэхгүй юу? Та мөнхийн ус ороорой. Мөнхийн ус хамтдаа цуг байх шүү. Амен. Халелуя. Өнөөдөр дэлхийн итгэдэггүй олон хүмүүс дэлхийн даяар Есүс Христийн төрсөөлтийг тэмдэглэж байгаа. Зарим нь 11 сараас ахуулаад Merry Christmas гэдэг. Өнөөдөр том улаан төвөдөд орохоор Merry Christmas тийм ээ. Том аадас наацсан байнгын энэ дуу явж юу хийж байгаа вэ? Есүс Христийн төрсөн өдөр. Тийм ээ. Есүс Христийн төрсөн өдөр. Есүс Христийн төрсөн өдөр дандаа ингээд онгорч байгаа. Өнөөдөр Есүс Христ гэдэг Merry Christmas гэдэг ямар утгатай вэ? Мэдээж Христ тийм ээ. Христ бол аврагч. Мас гэдэг нь ямар утгатай? Бид нар гэсэн утгатай. Өнөөдөр биднийг аврагч гэсэн утгатай. Энэ бид бүгдийг аварсан эцэг. Амен. Тийм учраас өнөөдөр бол бидний баярын өдөр. Энд яагаад гэвэл Есүс Христэд итгэдэг. Есүс Христийг аврагч гэсэн болгож хүлээж авсан. Есүс Христийг аврагчаа болгож сонгож авсан. Есүс Христэд итгэж найдсан, тийм ээ. Тэгээ мөнх амийг өөрт авсан. Тийм хүмүүс энэ газар Есүс Христийн төрсөн өдөрт бид нар өргөдөн ирж хамтдаа төрсөн өдрийг тэмдэглэхээр ирж байна. Бид нар хин нэгний төрсөн өдрөөр бид нар өргөдөж очдог тийм ээ. Тэгээд тэр баяр аслыг тэр төрсөн өдрийн гол эзэн баяр үргээд тэр төрсөн өдрийг хамтдаа баярлаж өнгөрөөд. Тэгээ өнөөдөр бидний гол тийм ээ баярын эзэн бол Есүс. Тэгээ бид нар Есүсийн төрсөн өдөрт өргөдөж ирсэн. Зочид байна. Түүний өөр хүмүүс найз нөхөд ойр дотных нь болоод байна. Тэгээд бид хамтдаа нийлээд Есүс Христийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ирж байна. Одоо бид дахиад бүгдээ очиж бид босоод бие биендээ очиж Merry Christmas. Хич чадахгүй бол Есүс Христийн төрсөн өдрийн баярын мэнд хүргье гэж бүгдээ хэлчихсэн. Merry Christmas. Merry Christmas. Бүх хүмүүс Есүс Христийн төрсөн өдрийн үнэхээр баярын мэндийг хүргье. Амен. Халелуя. Тэгээ одоо яасан бол яг өөч гадаа яагаад гэвэл үнэхээр миний баярт нүгтэй. Тэгээд би үнэхээр манай хавтад надад чуулган нэг дараа бэлжсэн байна. Тэр яг миний сургаалтай байна. Есүс Христийн төрсөн өдөрт. Одоо яг энэ дараа өргөжлүүлээд манай хүмүүс хэлнэ үү? За. Бүгд хамтдаа тэрийг сонирхцгаая. За одоо дашаа